Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн алтан хуйхийг яллагчаар татсан нь Монгол Ардын намын явуулгав. Сэлб дэд төв төслийн бүтээн байгуулалт 20%-тай үргэлжилж байна. Амдан төгслийн орчимд 55 га газрыг 5-аас 6 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр болжээ. 389 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 75 нь мэргэжлийн шаардлага хангаж байна. Оройн үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг өгсөн улс төр өрнөж эхэллээ. За одоогоор ерөнхийлөгчид нэр дэвшин гэдгээ ил цагаан зарласан 2 хүн байгаа нь Ардчилсан намын горилогчид юм а. Дээрх 2 кандидатын нэг болох Улсын хурлын гишүүн Алтан хуйгийг хөгжлийн банкны гих тоттголтой хэрэгт буруутхан яллагдагчаар татаад байна. 3 удаа яллагдагчаар татагдаж 3 удаа цагаатгагдсан түүнийг 4 дахь удаага яллагдагчаар татсан нь улс төрийн явуулгаа гэж Ардчилсан намаас мэдгдлээ. Монгол улсын 7 дахь ерөнхийлөгч болохоор зоригшуулсан улс төрчид 2026 гарвуу үгүй юу амбицаа ил тодорхой илэрхийлээд эхэлсэн. Хамгийн түрүүнд Улсын хурлын гишүүн Алтан хуйг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаанд оролцсон гэдгээ өөрийн цахим утсаараа дамжуулан мэдгдсэн. Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Ардчилсан намын 5 дахь даргаар ажиллаж исэн тэрээр парламентод хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай улс төрч. За гэтэл Монгол Ардын намынхан шударгаар өрсөлдөх биш, за муу аргаар үзэж байна гэж Ардчилсан намынхан бухимдцгааж байна. За хөгжлийн банкны гих тодтголтой хэргийн шүүх хуралд оролцох үеэрэж Алтан хуйг гишүүн энэ талаараа ярьсан байдаг. Хэрэг чи улс төр хэрэг байхгүй. Улс төрийн хэрэг гэдэг чинь ингэж л явдаг байх. Олон төмд нэр төрийн чинь гутаанд оромжлон хуршуулгаж харагдуулна. Гэтэ энэ ямар ч хамаагүй байхад хөгжлийн банкны үүсэхгүй тогтоолоор улсын хурал надад яллагдагч болгоод улсын хурал дээр оруулж олон төмний өмнө энэ одоо том гэмт хэрэгтэн болгож харуулад ингэж явсан. Ард иргэд бол намайг энэ Алтан хуйгийг одоо нэг зам мамга юм яриад ирсэн гэдэг чинь. Одоо үгүй. Одоо намайг нэмээд юу гэж хэлсэн гэхлээр засгийн газрын 256 дугаар тогтоол төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоолоор нь яллагдагч болгосон. Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Алтан хуйг гишүүний шалгагдж байгаа энэ хэрэгт улс төрийн явуулга орсон байж болзошгүй гэж хардаж байгаа талаараа ярьлаа. 3 цагаатгсан хүнийг 4-tkөө шүүдэг үйл явц Ардчилсан намаас хамгийн өндөр рейтингтэй байгаа. Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж ийсэн, юу хийж бүтээхээ харуулсан Норвей Алтан хуйг гэдэг хүн дээр болов гэдэг энэ логикоос нь бид нар хөөгд байгаа. Тийм учраас бид нар энэ Ардчилсан намаас ер нь ерөнхийлөгч сонгогдохгүй байх гэсэн энэ зүйл дээр эрх баригч нам нөлөөлөд байна уу гэж хардж байгаа. Тэгээ энэ үйл явц дээр хүн болгон өөрсдийн дүгнэлтээ хийх хэрэгтэй. Тийм учраас ийм үйл явц болоод байна шүү. Гэхдээ нөгөө талдаа Алтан хуйг гишүүн давзаалдах шатны шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвшгээ зарласан. Энэ нь магадгүй шүүхэн шийдвэрт нөлөөлөх гэсэн орлого байж болзошгүй гэж хардах нэг хэсэг. Одоогийн байдлаар 3 хоног үргэлжилсэн шүүх хурал хараахан шийдвэрээ танилцуулаг байна. Харин нөгөө талд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан бас нэг хүн бол Ардчилсан намын эгс дарга Ган Төмөр. За тэрээр мөн л шудраг сонгуул болоосоо гэх агуулгатай зүйлийг ярьсан юм а. Манай намынхан бол хэнийг ялуулж чадхаа мэддэг байхгүй. Тийм учраас бол би өнөөдөр яг миний тухайд Ган Төмрийн тухайд ярихаас илүүтэйгээр нам доторх сунгай маань нээлттэй, чөлөөтэй, маш олон хүний оролцоотой байх хэрэгтэй. Маш өргөн талбар дээр явах хэрэгтэй. Энэ шудраг сонгуул болох нь хамгийн чухал. Харин хүн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ ард түмнээсээ асууж шийднэглээ. Хүн намын хувьд өмнө нь Дангаас өрнгийн их хотыг нэр дэвшүүлж байсан хүрслэх ерөнхийлөгчийн саналаас баггүй зулгааж таамаглаагүй өрсөлдөөнийг бий болгож байсан. Бид нар ерөнхийлөгчөө захиалъя гэдэг энийг 2021 онд хийжсэн. Тэгээд хойд Дангаас өрнгийн их хот гэдэг хүн хамгийн олон хүмүүсийн санал аваад тэр хүн манай нам биш шүү дээ. 2027 оны сонгуульд бид нар яг л ийм зарчмаа барина. Тэр хүн заавал манай намын гишүүн байхаа алдгүй. Тэгээд монголчууд энэ хүнийг л дэвшүүлээсэй л гэж байгаа бол тэр нь бол манай хүн намын одоо нэр дэвшиж байна. Ийм л байр суурьтай. Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүс өөрсдийгөө ил зарлаж олон нийтийн хандлагыг ажиглаж байна. Харин хүн нам ялах хүнийг л нэр дэвшүүлэхийн тулд олон нийтийнхээ саналыг сонсно гэлээ.
За мөн парламентын судалдаа иргэний зөрөг ногоо намын зүгээс X дарга оюунда ерөнхийлөгчд нэр дэвших хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Харин эрх баригч намын зүгээс зандан шатрыг ерөнхий сайдаар томилохдоо ерөнхийлөгчд зүтгүүлэгч ихтэй байгаа нь улс төрийн хүрээнд яригдж байсан юм а. Арчилсан намын гишүүдийн шинжилсэн бүртгэл дуусах төгөж хэдхэн хоногийн дараагаас дотоод сонгуул нь эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл ирэх өдрүүдэд Арчилсан намын үндэсний бодлогын хороонд хэний фракцийн хэмжээнд дарах вэ гэдэг ширүүхэн өрсөлдөөн өрнөгнэ. Энэ өрсөлдөөн нь хизээнээс фракцийн зодоонтой, талцал, хагаралдах, дуртай, таарамж муутай Арчилсан намынхныг дахин хувааж магадгүй байна. Ардчилсан намын дотоод сонгуул энэ сарын 16-нд болно. Эндэж Ардчилсан намын фракцууд сэрж анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж өрсөлдөөнд дэвлэж явна. Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн болох гэсэн хүмүүс хөрөнгө мөнгө хайж бүр болохгүй бол дарамт шахалт үзүүлж яах гэх мэдээлэлж намынхан дундаас нь дуулдах боллоо. Тухайлбал нийслэлийн эсэнд өргөх тусыг хүрэлцэх Ардчилсан намын бүлгийн гишүүд нөлөөгөө тогтоохоор талцсан ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл тараад байна. Энэ нь ч ортой бололтой. Жишээлбэл баруун бүсээс парламентод сонгогдсон Амгаланбаатар гишүүн Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаыг дуудаж дарамтлсан гэх мэдээллийг олон нийтэд цацлаа. Хурлын гишүүн төрийн ордонд дуудаж уулзлаа. Үүнтэй холбоотой Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын хувьд бас очиж уулзгаад харамсалтай нь дөрмийн бус буюу Ардчилсан намын журамд зөрчигдсөн заалтуудыг тулган шаардсан. Ардчилсан намын бас энэ журмыг зөрчин Баянгол дүүргийн тэргүүлэгчдийн залуучуудыг үл ошон холбогдох шийдвэрүүдийг гаргана гэдгийг бас их хурлын гишүүн Амгаланбаатар олон нийтэд ингэж зарлж байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ мэд нам доторх бүлэг фракцуудын тэмцэл нэлээд ширүүсж байна. Энд Ардчилсан нам юм нэгдэлтэй байж зарчмаа байх зүйтэйг хэлж байлаа. Ардчилсан намын хувьд бас энэ бүх үйл явцыг өөрийг нь зарчим суурьтай эв нэгдлэр энэ бүгдийг бид даван гарна гэж бодож байгаа. Арчилсан нам улсын дээдшүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийнхээ хүрээнд дотоод сонгуул зохион байгуулалт үйл ажиллагаа хийж байна. Энэ дээр EVE-ийг сахиж оролцоосоо гэж бид бол уриалж байгаа. Энэ дээр ямарваа нэгэн өөрсдийн хувийн эрх ашиг юм уу бүлэг фракцийн эрх ашиг бодлогоор өнөөдөр эрх баригчдын сүүлийн 10 жилийн хугацаанд явуулсан бодлогын улмаас туйлдчаад байгаа улс орноо аврах. Бодлого зангидах тал дээр лидерүүд маань нэгдээсэй гэдэг ийм л уриалга, ийм л хүсэлттэй байна. Ард түмэн ардын намаас үдэж эхэлсэн энэ цагт Ардчилсан нам юм нэглээ хадгалах нь чухал. Энэ ч тэдэнд олон нийтээс оноо авахт нь тус болно. Гэтэл Ардчилсан намынхны талцал хуваагдал хэдийнэ эхэлж дотоод сонгуультай холбоотой фракцуудын зодоон их хурлын гишүүдийн нөлөөгөө тогтоох гэсэн санаархал нь эхнээсээ ил болж булаагаад илгэсээр байна. Нийслэл хот олсон хэдэн төгрөгөө улсын төсөвтөө нэмэрлэж өөрсдөө хөгжиж тэлэх бололцоо олдохгүй явж ирсэн. 2 жилийн өмнөөс санхүүжилтийн хувьд бие дааж гаднаас 500 тэрбум бондыг босгожулмаар сэлб дэд төвийн санхүүжилтийг шийдсэн. Харин энэ төслийн үр шимийг хот хүртэхийн зэрэгцээ гэр хорооллын бүсийг шинэ үеийн хот төлөвлөлтөнд оруулахаар ажиллаж байна. 2000 гаруй айлын газрыг чөлөөлж оронд нь 10,000 айлын орон сууцны бүтээн байгуулалт үйлчилгээ бизнесийг нэг дор цогцлох ажил 20% үргэлжилж байна. Бидний нэрлэж заяснаар 5 буудлаас дамдаржаа хүртэлх гэр хорооллын газрыг чөлөөлснөөр дан ганц энд орон сууц баригдахгүй. Харин 20 минутын радиост хүссэн үйлчилгээг нэг дороос авах дэд бүтцийг энд бий болгох юм а. Өнгөрсөн 1-р сараас эхлэн сэлб 20 минутын хот төслийнхэн иргэд аж ахуйн нэгжүүдэд 60 хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэндээ тэнцэх хэмжээний талбайг санал болгож эхэлсэн. Харин тун удахгүй орон сууцны захиалгаач авч эхлэх юм байна. Урдчилсан борлуулалтыг бид нэр энэ 2 дугаар хасаас хийж эхлэж байгаа. Тэгээд төслийг томоор нь ингээ харж үзэхээр мэдээж бид энэ төслийг бас санхүүгөө бас тодорхой хэмжээний ашигтай ажиллуулахар төлөвлөж байгаа. Тэгээд энэ борлуулалтын ашигаас бусад нийслэлийн шаардлагатай төсвийн хөрөнгө хөрөнгө оруулалт хийх гэдэг төлөвлөгөөг нийслэл хот маань өөрөө төрийн сан маань гаргасан байгаа. За энэ жилийн хувьд бид нар урдсан борлуулалтаа 600 орчим тэрбум төгрөгийн урдсан борлуулалт хийнэ гэж төлөвлөж байгаа. Энэхүү сэлб төслийн үр шимийг нийслэлчүүд тун удахгүй хүртэж эхэлнэ. Энэ суурийг ч төсвийн тодтголоор хийсэн. 2026 оны төсвийг 438 тэрбум төгрөгөөр тодтогч, энэ санхүүжилтээр Улаанбаатар трам төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болсон. Харин энэ мөнгөний их усүр нь сэлб дэд төвийн захиалгыг иргэдээс авч олсон хөрөнгөөр нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх юм а.
хийгдэж байсан явган зам болон автомашингүй зогсоол гэх одоо зурагчлалын ажлууд явж байсан. Эдгээр ажлууд 70% гүйцэтгэлтэй 30% дээр нь санхүүгийн зардал гарч 2026 онд яамдууд дээр нь үргэлжлүүлэн төсөв тавигдааг мөнгөнд татагдсан учраас бид нар Улаанбаатарт энэ ажлуудаа эрхэн шилжүүлж авч төсвийг тавьж дуусгаж Улаанбаатар хотынхоо энэ 2026 оны бүтээн байгуул явган зам автомашингүй удамжийг төсөвдөө үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас эдгээр ажлууд дээр бол сэлбийн борлуулалтыг одоо 5 сарын 1-ээс эхэлж 438-ийн жил бол төлөвлөлт гэж тооцоолож үүнтэй шаардлагатай төр хөрөнгө оруулалтын ажлуудаар тусгаар төлөвлөж байна. Сэлб 20 хот төслийн газар чөлөөлөлт 2024 оноос эхэлж одоогоор 113 блок барилгын ажлыг эхлүүлээд байна. За эхний ээлжийн 3818 айлын орон сууц эх оны 5 дугаар сард ашиглалтад орно. За энэхүү төсөл нь бүрэн ашиглалтад орсноор 40-оос 50 мянган иргэний төвлөрөл бий болж тухайн бүсийн эдийн засгийн эргэлт сайжрна гэж үзэж байгаа юм а. Ганц сургууль барих газар олдохгүй өвлөө өддөг байсан нийслэл хотын эрх зүйн байдал сайжирснаар хот доторх шинэ хотын дахин төлөвлөлт хийхээр болсон. За хэдэн зуун дамнан шороогоор иргэсэн гандан тэгшлэн хийд орчимд 1.6 га газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг ойр хавийн оршин суугчид хийгээд байгууллагууд хэрхэн хүлээж авч байгааг бид сурвалжлалаа. Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу гандаа орчим нь агаарын бохирдол болон хөрсний бохирдол хамгийн өндөр хэсэг. Тийм учраас олон жил гандаа орчимд амьдарсан хүмүүс газраа чөлөөлж цэцэрлэг түрээлэн барихыг дэмжиж байна гэлээ. Үүнээс гадна газар чөлөөлөлтөд хамрагдаж байгаа өрхүүдийн газрыг 1 м2-ыг нь 1.2 саяар үнэлж, хог хаягдлыг нь хүртэл ачаад явж байгаа учраас тохиролцоход амар байна гэж иргэд онцоллоо. Тухайлбал Инхтцэг гоёнх газар чөлөөлөлтөд хамрагдсан төлбөрөөрөө 2 өрөө байр болон машин авч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг болон үрзээлийг хүртэл төлж барагдуулсан гэлээ. Гандаа орчимд 10 гаруй жил амьдрахад өвөлдөө утаа ихтэй, дулаархаар хөрсний бохирдол ихтэй байдаг учраас газар чөлөөлтийг дэмжсэн гэлээ. Энэ газар чөлөөлтийг бол би дэмжиж байгаа. Их цэвэрхэн орчин сайхан болоод цэлийг технээсээ сайхан байж байгаа. Бохор асгах газар байхгүй. Тэгээ хог шороноос ахуулаад орчин бол их эвгүй шүү дээ. Газар чөлөөлтийг бол одоо би маш сайн дэмжиж байгаа. Газар чөлөөлтийг бол дэмжиж байгаа. Хөрсний бохирдол бол тэр тусмаа айгүй байгаа шүү дээ. Бид нар чинь 70 эдэн оноос эхлээл энэ гандан чи амьдрцсан улс. За байршлаасаа шалтгаалаад 1 м квадрат хашааны газрыг дунджаар 1.2 сая төгрөгөөр тооцож байгаа. За үүн дээр нэмэгдээд бусад хөрөнгүүдийг үнэлж байгаа. За үүн дээр нэмэгдээд нөгөө аж ахуй үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд аж ахуй үйл ажиллагаатай холбоотой одоо нөгөө зардлуудыг нөхөж тооцож байгаа. Гандан тэгчлэн хийдэд манай улсын иргэд төдийгүй гадны жуулчид ихээр ирж үйлчлүүлдэг. Улсын нийслэлийн соёл түүхийн нэг том цаг цулбар. Энэ утгаараа газар чөлөөлөлт явуулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь олон улсын жишигт нийцсэн ажил гэж гандангийнхан хэлж байна. Одоо иргэн тойрон нь түгжирлээр бүслэгдчихсэн учраас үйлчлүүлж буй хүмүүст хүндрэлтэй байдаг гэлээ. Тэгээд өөрөөсөө хамгийн наацхан л одоо энэ нөгөө жуулчны том хатуусууд орж ирдэг. Тэд нар одоо төгжрэлд ороод ингээл зогсож байгаас ахгүй бол асуудлууд их байж идэг л да. Тэгэхээр одоо яг гандагийн хашаан дотор хүмүүс одоо жуулчд сайхан л байж идэг. Тэгээ мөн одоо бас гараад бас юм сайхан цэцэрлэгт тохируулалттай байх нь бол бас тэр нь бас сайхан байх гэж бодож байна. Гандаа орчимд нийт 55 га газрыг үе шаттайгаар чөлөөлж, дахин барилга барихгүй төв ганданг тойрсон нийслэлийн хамгийн том ногоон байгууламжийг байгуулахаар болсон. Цементийн ширэнг болсон Улаанбаатар хотод энэ нь хамгийн зөв шийдвэр гэдгийг газар чөлөөлөлтөд хамрагдаж буй өрхүүдийн зүгээс илэрхийллээ. Гандаа орчимд байрлаж буй 1800 орчим өрхийн газрыг 5-аас 6 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөх юм а. Хэвлэлийн хүрээлэнгээс 2025 онд хийсэн судалгаагаар манай улсад 389 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэх тоо гарчээ. За харин үүнээс ердөө 75 нь л мэргэжлийн шаардлага хангаж байна гэсэн судалгаа гарсан байгаа юм. Хиймэл оюуны хурдцтай хөгжил, хууль эрх зүйн орчин, бизнес загвар, эдийн засгийн дарамт зэрэг 3 том сорилт дэлхийн нийтээр сэтгүүл зүйн салбарт үүссэн. За Media Mongolia форумаар энэ тухай хэлэлцсэн юм а.
Сэтгүүл зүйн салбар бол байнгын сорилт дунд оршдог. За анхны сонин үүссний дараа телевиз радио үүсч түүний дараа сайт интернет хөгжсөн. Харин өнөө цагт сэтгүүл зүйн салбарт нүүрлэж буй томоохон сорилт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу н хэрэгтэй юу гэх нийтлэг хандлага бий болсныг мэргэжилтнүүд онцолж байна. За үүнийг олон нийт хамгийн ихээр асуудаг. Учир нь аль нь жинхэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл вэ, аль нь үнэн худлаа мэдээлэлд байгаа вэ гэдгийг ялгахад хүнд болсон гэж олон нийт үзэх болжээ. Тэгвэл үзэгчдийн энэ асуултад хариулт олохоор Монголын баримт шалгах төв болон Монгол Улсын их сургууль хамтран судалгаа хийжээ. Хэвлэлийн хүрээлэнгийн 2025 оны судалгаагаар бол Монгол 380 гаруй ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэж үзсэн. Тэгээ бидний хувьд бол боломжоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за мөн орон нутгийн мэдээллийн вебсайтуудыг хамруулад ингээд судалгаа хийсэн. За ингээд бол ерөнхийдөө хамгийн багадаа 70 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол яг бидний төсөөлөлд байгаа сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Яг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлбэрийн хувьд нь англи гэдэг маш их төвхтэй болчиход байгаа шүү дээ. Фэйсбүүкийн пэйж хуудас ажилуулдаг хэрнээ өөрөө сэтгүүл зүйн яг тэр норм хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байгаа тийм медиач байж байгаа байхгүй. Тэгэхээр хэлбэрийн талаасаа гэхээсээ илүүтэйгээр үнэхээр цаг үеийн мэдээллийг доктортой хүргэж чадчихэв үү гэдэг тэр шалгууруудыг л ерөөхдөө тавьсан. Энэ бол судалгаа нь хамгийн наад захын шалгуур аахгүй. Доктортой байгаа юм уу? За тэгээ цаг үеийн мэдээлэл хүргэж чадчихэв үү гэдэг наад захын л шалгуур тавьсан гэсэн. Олон сорилтууд тулгараад байгаа энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд редакцийн бодлогоо жишгийн дагуу тодорхой тогтоох хэрэгтэй гэдгийг судлаачид сануулж байна. За ингэж байж бизнесийн байгууллагууд болон олон нийт жинхэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг таних юм. Редакцийн бодлого тухайлбал манай Монголын баримт шалгах төв редакцийн бодлого нээлттэй зарласан байгаа. Энэ хүрээнд яадаг вэ гэхээр өөрсдөө редакцууд хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд хэмэл оюун ашиглах ёс зүйн кодыг гаргаж өгч байгаа гэсэн үг. Тухайлбал хин нэгнтэй хитрхи адилхан болцсон санамсаргүйгээр адилхан болцсон тохиолдлыг хүртэл энд тусгаалan зааж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр редакцууд хэмэл оюуныг айгаад юм уу хэрэглэхгүй байх бол хэрэггүй, хэрэглэх хэрэгтэй гэхдээ бодлого тодорхой тэрэн дээр заасан оюуны өмчийн асуудлыг яаж шийдэх юм, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх агуулгаа яаж шийдэх, ил тод байдлаа яаж шийдэх гэх мэтчлэн бүх бодлогоудаа энэ дээр тодорхой тусгаад гаргах хэрэгтэй. Нөгөө талаас хэрэглэгчид түүнийг хүлээж авахдаа яаж ялгаж таних вэ гэдэг агуулга буюу олон нийтийг хэрэглэгчтэй боловсруулахад зориулж сургалтын агуулгуудыг түлхэж авах ч юм уу иймэрхүү үйл ажиллагааг хийж явах хэрэгтэй гэдэг энэ ерөнхий концепцийг бол олон улсаас ч гэсэн хуваалцж байгаа. Монголын баримт шалгах төвөөс ч гэсэн энэ агуулгаар олон нийтэд мэдээлэл өгөөд явж байгаа гэсэн үг. За жишээлбэл 2023 онд Дүнжин гарвын уулзвар дээр шатгуу ачсан машин дэлбэрч ноцтой гамшиг тохиолдож байсан. Энэ үед мэргэжлийн бус сайтууд болон хувь хүмүүс гал гарч байгааг шууд лайв хийж дамжуулан мэдээлэл хурдан тараасан. За гэхдээ яана гал гарч байна гэдгээс цааш хэтрээгүй. Харин мэргэжлийн хэвлэл мэдээллийг хэрэгслүүд бага зэрэг хугацаа зарцуулж байгаа боловч галын шалтгаан юунаас болсон, барилга ямар материалаар хийгдсэн, шатамхай материал байсан уу, хэдэн хүн, хэдэн өрхөд ямар хохирол учруулсан бэ зэрэг баримттай олон талын мэдээлэл хүргэж байсан. За үүнээс л мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад хэрэгтэйг харж болохоор байна. Тиймээс альва мэдээлэл шүүлтүүртэй хандах олон их сурвалжаар баталгаажуулах зэрэг нь өнөө цагт эзэмших ёстой чухал чадварын нэг болж байгааг салбарынхан онцолж байна. Үзэгчдээ Тэнгэрлэгчийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За бүгд арандаа хятад ард улсын хууль тогтоох дээд байгууллага буюу бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ээлжид чуулган өчигдөр эхэллээ. Бүгд арандаа хятад ард улс нь 5 жилийн төлөвлөгөөт хөгжлийн бодлого баримталдаг. Энэ удаад 2026-аас 2030 онд хэрэгжих 15 дахь 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний чиглэлийг хэлэлцэж байгаа юм а.
Хурлын нээлттэд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин болон бусад дээд удирдагчид оролцсон байна. Энэхүү хурал нь Хятадын коммунист намын төв хорооны шийдвэр 15 дахь жилийн төлөвлөгөөний хэрэгжилт бодлого боловсруулахад чиглэсэн зөвлөлтөө хэлэлцүүлэг юм. Хурлын үеэр 2000 гаруй улс төрийн зөвлөх оролцож бодлого боловсруулалт, санал дүгнэлт гаргах замаар нам болон улсын төв үүргийг дэмжих чиглэлээр ажилладаг. Чуулганы дарга Ван Хүнийн өмнөх 5 жилийн үйл ажиллагааг дүгнэж, өнгөрсөн жил гаргасан 5992 санал санаачлагыг хэрхэн боловсруулж шийдвэрлсэн талаарх тайланг танилцуулжээ. Үүнээс 5060 санал боловсруулалтанд орж 99.9% биелсэн нь 2000 гаруй гишүүдийн санаачлагыг үр дүнтэй хэрэгжүүлсэн болохыг харуулж байна гэж Цинхуа агентлаг мэдээлж байна. Хурлын тухайд олон намын хамтын ажиллагаа улс төрийн зөвлөлтөөнд ихээр нөлөөлдгөөс гадна чуулганы гишүүд нь улс төрийн нам, нийтийн байгууллага, нам бус төлөөлөгчд болон нийгмийн салбарын төлөөллөөс бүрддгээрээ онцлогтой. Энэ удаагийн хуралд улс төр эдийн засаг нийгмийн хөгжлийг уялдуулсан зөвлөмж стратегийн бодлогууд хэлэлцэж, нам болон улсын мөрөгтэй нийцүүлэн бодлогын чиглэлийг баттгажээ. Өмнөд баруун Гуанси мужид шинээр нэгдэж буй Пинлу сувгийн Мадао холбоо нь ачаа тээврийн маршрутыг 500 км-ээр богиносгож, бүс нутгийн худалдааг дэмжихээр шийдсэн байна. Шинжийн хотод өдөр бүр хэдэн 100 дрон автомат гормоор нисгэж, эмнэлгийн хэрэгслийг хүргэх дэлхийн хамгийн дэвшилтэд агаарын логистикийн системийг үүсгэж байна. Харин Шанхайд Ажибот мэдээллийн үйлдвэрт хүндөрхтэй роботууд галтойгоо хувцас угаах зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. Хятад улс хүн машин хамтран ажиллах ирээдүйн системийг хөгжүүлж, биечсэн оюун ухааныг хөгжлийн хөдөлгүүр болгож байна. Өмнөд Янчааны эрэгт салхин турбин ажиллаж хотын цахилгааны 3-ны 2-ыг хангаж байна. 2030 он гэхэд улсын нийт эрчим хүчний 4-ний 1-ийг нүүрс шатхуун биш өөр их үүсвэрээс хангах зорилготой юм байна. Улсын хурлын ээлжид чуулганы засварлагын хугацаанд гишүүд сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангаан бүсэд ажилласныхаа дараа төвийн бүсийн иргэдтэй уулзалт хийжээ. Энэ үеэр эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт бодлогоо танилцуулжээ. Сэлэнг аймгийн Алтан булаг суманд төвийн бүсийнхэнтэй уулзах үеэрээ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдааны төр хэлэлцээр байгуулсан тухай улсын хурлын дарга танилцууллаа. Малчтын орлогыг төрөлжүүлж, малын гаралтай түүхийн эдийн үн цэнийг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг төрөлжүүлэх зорилгоор Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрдэж байгаа юм а. Энэхүү хэлэлцээрийг амжуулах гол байршил нь Алтан булгийн чөлөөт бүс гэлээ. Махан бүтээгдэхүүнхэд 29 төрлийн бараа татваргүй, арьс ширэн бүтээгдэхүүнхэд 60 төрлийн бараа татваргүй, ноос ноолуурын бүтээгдэхүүнхэд 204 төрлийн бараа татваргүй, хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүнгээд 65 төрлийн бараа татваргүй гэж. Нэгэсэндээ бол одоо махан бүтээгдэхүүн дээр гэхэд Евразийн энэ 5 улсын зах зээл дээр 706 сая долларын импортоор авдаг ийм том зах зээл дээр бид нэр 5.8 сая долларын экспорт хийж чадж байгаа. Тэгэхээр ийм том зах зээл байна. Тэгэхээр ийм гэрээ хийсэн 3 жил. Жишээ нь Үхрийн махан дээр гайдын тараа татвар бол 50% байсныг тэгэлсэн. Хонь ямааны мах 15% байсныг тэгэлсэн. Адууна мах 15% байсныг тэгэлсэн. Малын дайвар бүтээгдэхүүн 15% байсныг тэгэлсэн. Энэ хэлэлцээрийг сая одоо манай их хурлын гишүүд хамтдаа баталсан. Тэгэхээр 3 жил энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж чадвал бүрэн одоо биднэрт бас цаашаа боломж байна. Алтан булаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц, бохрын шугам, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндлөө. Түүнчлэн хил орчмын бомб хотын статустай болж төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлсэн юм а. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшилийнхний төлөөл гайлын байгууллагын хүн суртал их байдаг талаар шүүмжилж, нэг борлуулсан бараа бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 13 хоног зарцуулж байгааг хэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт 50%-аар буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт буураад эхлэхээр гадаадаас орж ирэх ноу-хау, шин технологи, инновац, ажлын байр аль нь ч байхгүй болж байна. Гадаад байдгаа дотоод нь ч ойлгохгүй их зүйн орчинтой энэ газар хөрөнгө оруулалт хийхгүй гэж гадных. Дээрэс нь хэлсэн ярьснаасаа буцдаг. Монголын заа андгаа буйзаа гэж үе үеийн дарга нар нь хэлдэг мөртлөө дандаа нэг юм хийчээд араас нь мордог. Тухайн үедээ гэрээ хийжээ 10 жилийн дараа өөр хууль бариад тулгадаг. Ийм орчинд гадны хөрөнгө оруулалт ирэхгүй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг энэ хаврын чуулганаар батлана. Бид одоо энэ попурлын дон шүглсэн
хуурамч их орончдоос салахгүй бол цаашдаа үннийг ярьдаг хөнгө бол иргэдийн зүгээс төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хөндөж төрийн албаны цомгтгол зарим газар байгаа онохгүй байгааг шүүмжилсэн юм а. Сэлэн аймгийн Сүхбаатар сумд хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн ахмадын хөгжлийн төв байгуулах иргэдийн эрүүл таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучууд чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа. Натратын тухай хуульд сүүлийн хэдэн жил дөрвтэй өөрчлөлт ороогүй учраас натратын үйлчилгээг авахад иргэдэд олон асуудал үүсдэг. За тийм ч учраас натратын үн тарифыг уян хатан болгох, гадаадд байгаа иргэдийг цахимаар натратын үйлчилгээ авах боломжийг үүсгэх зэрэг зохицуултыг хуулийн шинжилсэн найруулгад тусгажээ. Эд хөрөнгөө өвлүүлэн үлдээхэд эмчийн магадлан зэрэг олон төрлийн баримт бичиг авчирхийг натратаас шаардаж буцаадаг. Энэ нь иргэдэд хүндрэл учруулдаг учраас үүнийг хурууны хийгээр зохицуулахыг хуулийн шинжилсэн найруулгад тусгажээ. Түүнчлэн 1072 хувьцааг өвлүүлэх боломжтой болгох хөгжүүлэлт хийж байгааг холбогдох албадаас онцоллоо. Эд хөрөнгөө өвлүүлэх гэж байгаа иргэнээс натратын үйлчилгээний төлбөр гэж хэтэрхий өндөр буюу зарим тохиолдолд 10 хүртэлх хувийн төлбөрийг авдаг. Тийм учраас натратын үйлчилгээний төлбөрийн үнийн дүнг хараат бус албаныхан 3 жил тутам тогтоодог байхаар тусгажээ. Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой натратын үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлдэг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Бид бол ингээд уян хатан тогтоох дийхтэй хин нэг нь одоо ингээд энийг сүбхтэй байдлаар биш орон тооны бус зөвлөл одоо тийм санхүүгийн болон нэм хамгаалалт хөтөлбөрийн яамнаас ингээд төлөөлөл оролцуулаад одоо энэ хөнгөлөлчлөө одоо манай харвал хөнгөлчлөлт үзүүлэх ямар нэгэн зохицуул байдгүй. Тэгэхээр хөнгөлчлөлт үзүүлэх гих мэтчлэн ийм дотор төвийн тогтоох асуудал ингээд байгаа. Дараагийн нэг онцлог заалт нь зайн гэрчлэл буюу гадаадд байгаа иргэд натратын үйлчилгээг тоон гарын үсэг болон биометрийн мэдээлэл нэг удаагийн баталгаажуулах код ашиглан цахимаар авах зохицуулалтыг хуульд тусгахаар болжээ. Үүнээс гадна орон сууцны захиалгын гэрээг натратаар баталгаажуулахыг бүртгэлийн тухай хуульд тусган гэдгийг холбогдох их сурвалжууд тодтоглоо. Ингэснээр орон сууцны заллах гэмт хэрэг бууран гэж тооцоолжээ. Харин бүртгэлийн хуулийн дэрийн асуудал тусгатаагүй тул орон сууцны захиалгын гэрээг натраад орохгүй бүртгэл одоо хүртэл явагдаж байгаа. Өнгөрсөн он гэхэд 1000 гаруй хэрэг 100 тэрбумын хохирол учирсан юм хэрэг гарч ий. Натратаар гişлүүдэд улсын бүртгэл бүртгүүлдэг бол бид нар дээр бол цахим систем дээр шүүлт ажиллаад хаалганы дугаараа шүүгээд энэ байрны тэдэн тоод дээр А гэсэн хүн бүртгэгдсэн бол дахиж тэр тоодон дээр Б гэсэн хүн бүртгэх боломжгүй. Тийм системийн дээр цахим нэвтрийн систем хийцэн байна. Энэ байдлаар уйлгуулаад хийвэл энэ орон сууцны захиалгын гэрээний залин ч юм уу хохирол эрс багснаа гэсэн хүлээлттэй байна. Хуулийн шинжилсэн найруулгад нийслэл орон нутаг харгалзахгүй бүх натратын үйлчилгээ үзүүлэгчид цахимаар үйлчилгээ явуулдаг болох заалтыг дэвшүүлсэн. Ингэснээр тэдний орлогын тэгш бус байдал үгүй болон гэж үзжээ. Түүнчлэн мэдэгдэх хуудасны ач холбогдол сайжирч зөрчлүүдийн шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломжууд өргөжин гэж үзжээ. Манай улсад бүртгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын өвчлөлүүдээс Уман хүү зүүнний хорт хавдар 2 дугаарт ирэмблэгддэг байна. За тодорхойлбол 2025 оны байдлаар 8000 гаруй хавдрын тохиолдол бүртгэгдснээс 4000 гаруй нь эмэгтэйчүүдэд тохиолдсон. Үүнээс 512 тохиолдол нь Уман хүү зүүнний хорт хавдар байсан юм а. Өөрөөр хэлбэл нийт хавдрын тохиолдлын 12.8% нь Уман хүү зүүнний хорт хавдар байна гэсэн үг. Уман хүү зүүнний хорт хавдар үүсгэгч папиллома вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин гэдгийг эмч зөвлөж байна. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар папиллома вирусыг авдаг байна. За тухайлбал дэлхийд даяар нийт эмэгтэйчүүдийн 80-90% нь энэ вирусыг тээж байдгийг мэрэгжлийн эмч нар хэлж байна. Дийлэнх тохиолдолд тамхи тогтмол, татах, жирэмслээс хамгаалах эм хэрэглэх зэрэг хүчин зүйлүүдээс идэвхжин хавдар үүсгдэг байна. Папиллома вирусын товлолт вакциныг дэлхийд дахинд эрэгтэй эмэгтэй айл аль хүүсийн 9-13 насны хүүхдүүдэд хийхийг зөвлөдөг ажээ. За учир нь эрэгтэй хүн ч энэ вирусыг тээх боломжтой. За яагаад энэ насны хүүхдүүдийг сонгодог вэ гэвэл бэлгийн харилцаанд орохоос нь өмнө дархлаа тогтоовол папиллома вирусээр өвдөхгүй байх боломжтой гэлээ. Харин манай улсад 11 настай хүүхдүүдийг папиллома вирусын дархлаажуулалтад эцэг эхчүүдийн зөвшөөрөлтөөр хамруулж байгаа юм байна.
За та вакцин хэрэг хийлэхээр бол яг 11 наснда хийж одоо товлолтоо хийж болно тий. За товлолтоо хийгээгүй энэ товлолын нас маань өнгөрцөн бэлгийн хайрцан дараагүй бол та мөн бас хийж болно. За мөн одоо нэг бас нэг умаа хүзүүний эсийн шинжилгээ өгөөд эсийн шинжилгээндээ ямар нэгэн өөрчлөлт байхгүй хэвээ. За мөн папиллома вирусын онцлогоо шинжилгээнд PCR шинжилгээнд ороод папиллома вирус ямар аль нэг хэв шинжинд байхгүй бол та бас дархлаажуултыг бол хийлгэж бас болно. Гэхдээ умаа үзүүний хорт хавдар нь ирч чатандаа онцлогдвол бүрэн эдгэрэх боломжтойг эмч хэлж байна. Тиймээс дархлаажуулалт эрт илрүүлэг үзлэг онцлогоонд хамрагдаж байхыг санууллаа. Энэ бол эмэгтэйчүүдийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд ерөнхийдөө жилд нэг удаа үзүүлж байх тийм ээ. Эсийн шинжилгээ, нөөцийн шинжилгээ, хитавийн шинжилгээ хийж үзүүлж байх нь маш чухал байгаа. За мөн нөхөн орчин насны эмэгтэйчүүдийн дунд умаан булчингийн эдийн хоргоо авдаг их тохиолдож байна. За энэ маань ихэвчлэн санамсаргүй байдлаар онцлогддог. Тийм ээ. Гэхдээ нэлийн хэмжээнд том болсон үед онцлогдож байгаа нь жоохон харамсалтай байдаг. Тэгвэл эмэгтэй хүн одоо тодорхой 1-2 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтанд байнга тогтмол өөрөө үзүүлж хэвших юм бол энэ умаан булчингийн эдээс үүссэн хоргоо авдраас сэргийлэх боломжтой. Иргэд эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлж эрсдэл хүчин зүйлээс сэргийлэхийн зэрэгцээ хүүхэд багчуудыг дархлаажуулалтад хамруулах нь ирээдүйд энэ төрлийн хавдрын өвчлөлийг бууруулах чухал ач холбогдолтойг мэрэгчлэнүүд онцолж байна. За ташрамт дуртахад 11-ээс 18 настай хүүхдүүд папиллома вирусын вакциныг үн төлбөргүйгээр өрхийн эрүүл мэндийн төв дүүргийн эмнэлгүүдээр хийлгэх боломжтой. Харин насанд хүрэхчид халдвар төвчин судлалын үндэсний төвд хандан дархлаажуулалтад хамрагдах юм байна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр төв студиэс танд шууд хүрч байна. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн удирдах зөвлөлийн гишүүд болон тариаланчдын төлөөлөлтөд уулзаж салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Олон улсын зөрчилдөөн нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн Улаанбуудаа хүнсний ногоо, жимсгний тариалалтад засгийн газар онцгой анхаарч дэмжихээ ерөнхий сайд илэрхийллээ. Хүн засгийн газраас татварын доктортой орчин бүрдүүлж Улаанбуудаа дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ. Татварын орчин доктортой байх бодлогыг засгийн газар гаргаж одоо хөдөө аж ахуй Улаанбуудаа дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн корпорац багада 100,000 тонн нөөц бүрдүүлэх гөрөх чинь юм чиглэлийн газраас гаргана. Ийм төсөв бүрдүүлнэ. Хамгийн багадаа 100,000 тонн. За энэ бол аж ахуйн нэгжүүдэд засгийн газар Улаанбуудаа хөдөлж авна гэсэн баталгаа болгож байгаа. Илүү илүү үйлдвэрлэл бий боллоо гэхэд засгийн газар 100,000-аас дээш гэж тэр хэмжээгээр болдоо болж байна. 100,000 тонн ч бай засгийн газар болдоо болж. Ийм нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Ийм стратегийн нөөц болох хэрэгтэй. Стратегийн нөөцийн хувьлаараа ч гэсэн тийм шаардлагатай байна. Энэ чиглэлийн холбоотын төлөөллүүд хүнсний Улаанбуудаа хүнсний ногооны урамшуул болон бордооны хөнгөлтийн санхүүжилтийг хаврын тариалтаас өмнө шийдвэрлүүлэх, тариалалт, уранш боловсруулалт, тариалангийн үйлдвэрлэл шаардлагатай, импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн гайлын болон нэмэгдсэн өртгөн албан татвараас чөлөөлүүлэх саналаа мөн илэрхийллээ. Энэ жил бол хамгийн чухал жил, энэ сонин жил. Нодлон ган болцсон учраас нодлон жил тариалсан талбайгаа ихэнх нь өрн шулгаа хийсэн. Энэ жил бол маш их урамштай. Тийм учраас энэ жил бол ерөөсөө онцгой анхаарчих юм бол бид нар ер нь бол одоо яг бид нар бол социализмын үед 600,000 хөргөд тарьж ийшэл та. Тэрнээс хойш одоо бид нар 350-аас хэтрүүлж чадахгүй л байна шүү дээ тариалтаа. А энэ жил нэг 400 гаргаад тарьчвал их хэрэгтэй байна. Хөрс хамгаалах талаар маш сайн бодлого гаргахгүй бол энэ чигтээ яваад байвал энэ хөрс маань ер нь хөрс байхгүй газар тариалан байхгүй л байна. Байхгүй л болно. Тэгэхээр энэ дээр бүр нэг нилээд дөрөвтэй арга хэмжээ авч өгөөч гэж танд зөвөр миний хувийн санал юм байна. За энэ жилийн үед бол
нийт эргэлтийн хөрөнгийн 130 тэрбум төгрөг батлагдсан. Тэгэхээр бид нар бол одоо технологи шинжилж тариалангийнхаа ургацын хэмжээг нэгдүүлмээр байдаг. Технологи маань ерөөсөө шууд техниктэй холбоотой. Тэгэхээр ерөнхий сайдтай цаашдаа энэ хөрөнгө оруулалтын зээлийн бас гаргаж өгөх тал дээр та анхаараач гэж нэгдүгээрт хэлэх гэсэн юм аа. Авган дээр байгаа хоолны 25% одоо жимс жимсхний хөлс байх хэвээр. Гэтэл өнөөдөр бид нэр бол нэг 5 хүрэхгүй хувийг л дотоодоос байгалийн болоод термил жимс жимсхнээр хангаж байна. Цаадах 95 орчим хувь нь бол импортоор хангаж байна. Энэ жилээс эхлээд импорт орлогч жимсний тариалтыг нэмэгдүүлье гэдэг байгаль орчны хамгаалах холбоотойгоо хамтраад алюминий тариалан нэмэгдүүлэх гэсэн бүрийн мөрөөтэйгээр ажил эхэлж байгаа. Монголд бол нэг 3000 газарт л одоо бид алюм тарьж чадах юм бол жимсний хэрэгцээний нэг 40-с 50% хангах юм бололцоо байж байгаа. Тэр импорт оруулж байгаа юмнаас нь харахад энэ онд улсын хэмжээнд 372.7 мянган га үр тариа, 16.4 мянган га төмөс, 18.3 мянган га хүнсний ногоо, 121.9 мянган га малын тижэл, 104.1 мянган га тосны ургамал, нийт 633.4 мянган га тариалт хийх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад ерөнхий сайд үүрэг болголоо. Дашрам дуртахад засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлтэй зээлийн хүүгийн татаасыг олохоор шийдвэрлээд байгаамаа. Уулуурхаан компаниудын хувьд даатгалын үйлчилгээ гэдэг тогтвортой эрсдэлгүй үйл ажиллагааных нь хөдөлгөөрөл гэсэн үг. Манай улсад ажилтнуудаа бүхэлд нь даатгалд хамруулснаар ажилтны хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлж бүрэн ангаасан эмчилгээний явцад нь нөхөн төлбөр олгосон цаашлаад өндөр үнэтэй тоног төхөөрөмжийнхөө эвдэрлийнх нь үртгийг буцаан авсан тохиолдол олон байна. Даатгалын үйлчилгээ нь уулуурхаан компаниудыг томоохон эрсдлээс бүрэн дүүрэн хамгаалж байдаг. Гэлээч манай улсын хувьд энэ сэдвийг хөндөж ярилцахгүй байгаа нь тухайн салбарын шин төрлийн эрсдлүүдийг хянахгүй байна гэсэн үг юм. Иймээс талууд ярилцахгүй байгаагийн уршгаар даатгуулагч компаниуд үйл ажиллагааны онцлогтой тохирсон давхар даатгалын үйлчилгээг төдийлөн мэддэггүй, үүнээс улбааж өөрсдийн хохирлыг бүхэлд нь төлөвлөж чадахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Австралийн худалдааны танхимаас амар даатгал компани болон Сингапурын давхар даатгалын компанитай хамтарч уулуурхаан үйл ажиллагаанд үүсэж байгаа шинэ болон уламжлалт эрсдлүүд ба даатгал гэсэн ерөнхий сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Даатгалын соёлыг бүрэн дүүрэн хэвшүүлж чадвал тухайн улсын уулуурхаан салбарыг бүхэлд нь томоохон эрсдлээс хамгаалж чадах юм. Би Австралийн нэгэн компани жишээг маш сайн санаж байна. Томоохон осол болсноос үүдээд тухайн компани 16 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж энэ зуурт нь ажил нь бүхэлдээ зогссон. Тэгэхээр 16 сарын хугацаанд үйл ажиллагаанд тасалдана гэдэг даатгалгүй компанийн хувьд тэр жигтэй дампуурахад хангалттай хугацаа байгаа үстэй. Харин тухайн компани маш сайн даатгалын гэрээтэй байж чадсан учраас 16 сарын дараа гэхэд ажил нь ахин сэргэж улмаар хэвийн үйл ажиллагаанд шилжсэн. Урчин сэргийлэх үйлчлэг гэж хийгддэг. Даатгалаас зохион байгуулдаг. Тус үйлчлэгээр болохоор нэг ажилтан маань хорт хавдрын тохиолдолд илэрсэн байна. За тухайн ажилтан маань илэрсэн. Тэгээ бид нар 2 жилийн хугацаанд хавдрын тохиолдолд нь нөхөн төлбөр олгосон. 3 дахь жилдээ хавдрын маркер өгөөд тухайн ажилтан маань эрүүл болсон байдаг. Тэгэхээр нөгөө даатгалын үр нөлөө тий ажилтнуудаа даатгах, бизнес өөрөө даатгалтай байх ийм том давуу тал гарч. За цаашлаад том одоо хөрөнгүүд үүдэг уулуурхаад дэр. Том экскаваторч гэдэг юм уу те машин техникүүд байгаа. За тэр маань бол тэрбумаас дээш үнэлгээд болоо явдаг. За энэ ашиглалтын явцад ч юм уу асуудал үүсэж шатсан тохиолдол ус байх. Одоо бид нар энэ ч нэг 4 тэрбум төгрөг орчмын нөхөн төлбөрийг зөвхөн нэг техниктээр олгоод ажиллаж байна. Тэгэхээр энийг даатгалтай байснаар тэр 4 тэрбум төгрөгийг шийдвэрлээд одоо бизнес тасалдалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь даатгалын компаниуд зөвхөн эрсдлийн дараа мөнгө төлдөг жишг тогтоод байсан. Тэгвэл шин тутам хөгжиж байгаа даатгалын үйлчилгээ нь тухайн компанийн эрсдлийн үнэлгээг тогтоодог, эрсдлийг таньж, зөвлөгөө өгч, бууруулдаг өргөн далаастай үйл ажиллагаа болоод байгааг амар даатгалын төлөөллүүд хэллээ. Ингэснээрээ даатгалын төлбөрийг ч мөн бууруулдаг сайн талтай байна. Мөн давхар даатгалын үйлчилгээг сонгосноор үүссэн хохирлыг бүхэлд нь буцаан авах бололцоотой байдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарал хандуулсан танд баярлалаа.